За төмөрхөө сайдтай нэгдүгээр амжилт хүсье. Бас энэ зам тээврийн салбарт бас үлдсэн 1.6 жилд бол таныг их ажил хийж бүтээх юм чадвартай хүн гэж бас итгэж байгаа. За мэдээж өнгөрсөн хугацаанд бол зам тээврийн салбар бол автозамын салбарын бүтээн байгуулалтанд бол маш том бүтээн байгуулалт хийсэн. Энийг бол хүн бүхэн мэдж байгаа. Энийг цааш нь би энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлээрээ энэ бүтээн байгуулалтын буухыг үргэлжлүүлээрээ гэж нэгдүгээр хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол энэ төмөр зам авто тээврийн салбар агаарын тээврийн салбарт бол яг төр хувийн хвшлийн түншлэл хамгийн их эвдэгдсэн. Ийм төр нь өөрөө энэ салбарт ажиллаж байгаа компаниудтайгаа төр нь өөрөө өрсөлддөг ийм салбар болчиход байгаамаа. Ийм салбар болчиход. Би зөвхөн 3хан жишээг дурдъя. Төмөр замын салбар дээр бол Монголын төмөр зам гэдэг компани консессор Монгол Улсын засгийн газартай гэрээ хийгээд консессор хэрэгжүүлсэн энэ гэрээг цуцлаад үндсэндээ Монголд анх удаа национализац хийсэн. Нэг утгаараа национализац хийсэн. Эндээс хэн алдсан гэхээр Монгол улс алдсан. Өнөөдөр 2 жил, 3 жил бид нар алдлаа. Ер нь бид нар нэг сүүлийн 8 жилд 245 км төмөр зам барих гэж бараг үндснээр 2 агарлаа шүү дээ. Ингээд төр нь өөрөө энэ салбарт хийж байгаа хувийнхаа компаниудын хөрөнгө оруулалтыг үгүйсгээд идэг. Төр нь өөрөө хувийн салбартаа хийсэн консорциумын гэрээг үгүйсгээд идэг. Ийм салбар болчиход байна. Агаарын тээврийн салбарт бол эзенсийн дампуур бол төр хувийн хвшлээд дээрэмдсэн. Төр хувийн хвшлээд дампуур болсон түүх шүү гэж би хэлхийг хүсэж байгаа. Энэ бол маш гашуун сургамж. Зөвхөн эзенс компани цөөхөн хэдэн хөрөнгө оруулагч нар хөрөнгөөрөө шатаад өнгөрөөгөө. Энэ дээр бол Монголд хөрөнгө оруулах гэсэн олон зуун мянган хөрөнгө оруулагч нар итгэл алдарсан. Энэ компанид ажиллаж байсан олон зуун залуучууд маань ажилгүй болсон. Энэ бол маш гашуун дүг шүү. Маш гашуун дүг. Маш сургамжтай дүг. Автотээврийн салбарт одоо тэр автотээврийн төв гэдэг төрийн монопол компани байна. Жил бүхэн 14 тэрбум төгрөгийн татаас авч идэг. Хувийнхаа хвшилтэд өрсөлдөж идэг. Орон нутгийн тээврийн салбарт хувийн хвшилтэйгээ өрсөлдөж идэг ийм монопол компани улсын үйлдвэрийн газар бий болсон байж шээ. Би зөвхөн агаарын тээвэр, төмөр зам, автотээврийн 3хан жишээг дурдлаа. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр энэ зам тээврийн салбарт байж байгаа төрийн монополыг задлаа. Өрсөлдөөн оруул. Ер нь бол зам тээврийн салбар бол төр хувийн хвшлийн түншлэлээр консорциумын гэрээгээр хөгжих, өрсөлдөх чадвартай болох ийм бүрэн болцоотой потенциалтай салбаршуул гэж би танд хэлхийг хүсэж байна. Тийм учраас таны хийх ёстой ажил бол энэ зам тээврийн салбарт үүссэн төрийн монопол, төр хувийн хвшлийн түншлэлийн гэрээнүүдийг цуцалсан энэ асуудлууд мөн цаашдаа зам тээврийн салбар бол өрсөлдөх чадвартай ийм салбар учраас хувийнхаа хвшил дээр түшгэлж энэ бодлогынхаа одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээрэй гэж хэлхийг хүсэж байгаа. Ингээд танд амжилт хүсье. Баярлалаа.